Одоо Storyline програмыг нээж хэрэглэгчийн интерфейсийг судалж эхлэе. Storyline програмын icon нь энд үзүүлж байгаа дүрстэй ба энэ icon дээр 2 удаа товших эсвэл Start гэснээс Articulate Storyline 3 мөр дээр товшиж нээнэ. Storyline програмын эхлэл цонх энд харагдаж байна. За зүүн хэсэгт New Project буюу шинээр төслийг эхлүүлэх, Record Screen буюу дэлгэцийн имжлэг хийх, Import буюу гаднаас оруулах гэсэн мөрүүд харагдаж байна. Import дэлгэдэг зэстээр товшиж харъя. Хамгийн дээр PowerPoint презентац оруулж ирэх боломжтой юм байна. Доод мөрүүд нь Articulate програмын нэмэлтүүд харагдаж байна. Recent буюу өмнө ажиллаж байсан төслүүдийн жагсаалт энд гарч ирнэ. За Browse for more гэсэн мөр дээр товшиж өөрийн компьютерт байгаа ажлын файлуудыг сонгож нээж болно. Баруун хэсэгт мэдээллийн чанартай текстүүд байна. Энд Storyline 360 гэсэн бүртгэл дээр үндэслэсэн програмын тухай мэдээлэл байна. 2 сар trial буюу туршилтын журмаар бүртгүүлээд ажиллаж болно. Энд би Articulate.com сайт дээр Articulate 360 програмыг 2 сар туршилтын байдлаар бүртгүүлж орсныг харуулж байна. Бид энэ курс хичээлээр Articulate 3 програмыг үзэхдээ ингэсгээд орхие. Browse for more дээр товшие. Дасгалын хавцны chapter 1 тавцснаас Sample Doors Project Cig Story нэртэй файлыг сонгож нээе. Storyline програм дээр хийж байгаа ажлын файл Story өргөтгөлтэй байна. Open товчтой товчлоо. Storyline програм дээр энэ файл нээгдэж байна. Ингээд програмын ерөнхий төрхийг харуул PowerPoint програмын интерфейстэй тунтастай харагдаж байна. Хамгийн дээр нээсэн файлын нэр харагдаж байна. За Microsoft Office програмд байдаг хураангуулсан, хурдарчилсан хандлтын хэрэгслүүд гэсэн мөрөнд харагдаж байна. Home, Insert, Slides, Design, Transitions, Animations зэрэг таабууд доор нь харагдаж байна. За таабууд харгалзах функцүүд icon байдлаар доор зурагт гарч ирнэ. Мөн функцүүд нь section буюу хэсгүүдээр дөрвөлжин хүрээ байдлаар тусгаарлагдсан энд харагдаж байна. Цаанаасаа тохируулагдсанаар VIF буюу харагдсан Story VIF гэсэн нэртэй байна. За Story VIF харагдсан слайдуудыг жижигрүүлсэн байдлаар харуулах ба хоорондох холбоосыг бас харуулж өгч байна. Гүгчийг доош нь дгүүлгээд харуул слайдууд сумтай холбоосууд харагдаж байна. Англиар scene буюу слайдуудын бүлэг хэсгийг цагаан дөрвөлжингээр харуулсан харагдаж байна. За энэ цагаан дөрвөлжин дотор слайдуудын жижигүүлсэн үргүүд буюу англиар thumbnail-ууд байна. Сонгож болно. Жижигрүүлсэн слайдын хүргийг сонгоход баруун талд тухайн слайдын шин чанар буюу properties үзүүлэлтүүд гарч ирж байна. За энэ trigger буюу сэлгэлт мөн slide properties буюу слайдын шин чанарын өгөгдлүүд байна. Эхний слайдын жижигрүүлсэн үрэг дээр 2 удаа товшие. Slide VIF гэсэн шинээр тааб үүсэх ба 1.1 Start Slide гэсэн нэртэй эхний слайдыг харуулж байна. За буцаад Story VIF тааб дээр товшиж ерөнхий зургал руу орж болно. Слайдын харагдц дээр товшие. За энэ хэсэгт бид энэ слайд дээр хийх зүйлээ хийгээд явна. Зүүн баганд аль слайд руу очих навигац бүхий чиглүүлэлт хийж өгч болно. PowerPoint програмын слайдын навигацтай ижил төсөөтэй байна. Сонгосон слайд дэлгэцийн төвд гарч ирж байгаа нь харагдаж байна. Энд объект, хэв дүрс, текст, товч нэмэх зэрэг үйлдэлүүдийг хийж болно. За тухайн объект элементийг сонгох үед баруун хэсэгт энэ объектын шин чанар буюу properties-ийг өөрчлөх боломжууд бүхий тохируулгууд гарч ирнэ. За жишээ нь trigger болон слайдын давхраг буюу layer хэсгүүд энд гарч ирсэн байна. Доод хэсэг рүү анхаарлаа хандуулъя. Энд цаанаас тохируулагдсанаар timeline буюу хугацааны хуваарийг банайл байна. Timeline буюу хугацааны хуваар банайл болон слайдын завсарт маузны сумыг аваачин өнхрүүлэхэд хар зураастай дээш доош харсан сум бүхий болж ирж байгаа нь харагдаж байна. За энэ үед товшоод дээш доош нь жангааж timeline панелийг өргөсгөж болно. За энэ тохиолдолд слайдын харагдц багасж байгааг анзаараарай. Ийм байдлаар дээш доош нь болгож болно. Слайдын харагдц 100% харагдцтай байгаа ба баруун доод булан дахь гүгчийн тусламжтайгаар харагдцыг эвсгэж багасгаж болно. Энд Story VIF,
slide view командын айконууд байна. Мөн төслийг нийтлэхээс өмнө preview буюу урьдчилан харах айконыг ашиглаж харж болно. За энэ айкон дээд хэсгийн баруун талд publish хэсэгт байгааг бас харж болж байна. Өмнө хэлсний дагуу слайдын харагдцыг томруулах, жижигрүүлэх слайдер буюу гүгч энд байна. Fit slide to current window буюу автоматар слайдын харагдцыг тухайн цонхонд тохируулах гэсэн айкон байна. Хугацааны панелыг дээш нь болох үед слайдын харагдц автоматар тухайн цонхондоо багтаж агсна энд харагдаж байна. Тухайн слайдад харгалзах шин чанарыг тохируулах энд байна. Слайдыг сонгоод Edit Properties for Selected Layers гэсэн айкон дээр давшъя. За энэ слайд зөвхөн нэг layer буюу давхархтаа нь харагдаж байна. Нэмэлт цонх гарч ирсэн ба энд тухайн давхархын шин чанарын мэдээлэл байна. Ийм байдлаар бид энэ хэсгээр Articulate Storyline програмын хэрэглэгчийн интерфейсийг товч томилон үзлээ. PowerPoint програмын интерфейстэй ижил төсвөөтэй байна гэдгийг дахин давтан хэлье.